би хүүгээ анх 21 настайдаа төрүүлсэн. Тэр үед бол нэг сайхан мэдрэмж, тийм юм гэдэг юм мэдэхгүй шахав баг байсан болохоор одоо их л баярлж байсан. Хүү маань бас тухайн үед бол эмдэгтэй хүндрэлтэй төрж исэн. Хүмүүс их төрхөөрөө ээжигээ бодлоо, их сайхан байлаа, уйллаа, мууллаа эдэр гэж ярьдаг. Гэхдээ надад бол тийм байгаагүй, хүндрэлтэй төрлөөдөө л гэсэн амьд үлдлээдээ л гэж л бодсон. Түүнээс маргааш нь миний хүү энэ савлагч авчирч өгсөн. Тэгээд их хөргөө байна. Та хүүгээ үнсээрээ айгу улааж ичг. Би ямар царимтай хөвгт би гаргаж байгаа айгу иччихэж илээ тий. За би Дүлгөөнийг ээж байна. Би дөрөв охинтой Дүлгөөнөө бол миний дөрөвт охин хамгийн бага охин. Тэгээ жоохон дураараа зүрүүд ер нь их өөрийнхөө үзэл бодолд их үнэж тийм охин байгаа. Манай хөвгөд ер нь хэлж жоохонтой гарсан. Тэгээ хамгийн том жинтэй гарсан Дүлгөөнөө 2 жил 9 зүгээр хамгаарсан. Манай гэрээ хамгийн том нь төвшөө бүр багаасаа их дуулах дуртай, шүлэг унших дуртай, бүр цэцэрлэгт байхдаа цэцэрлэгийн дүүргийн цэцэрлэгүүдийн одоо дунд зохиогдсон урлагийн арга хэмжээг хөтөлчдөг. Одоо тийм хүүхэд урлаг уран сайхалдаг дуртай, тийм хүүхэд байсан. Би нөгөө өөр холбоонд ээлж ажил хийдэг байсан. МТС-ийн техникч хийжсэн. Тэгээ дандаа ээлжинд гардаг учраас манай хүүхдүүд юусэн бүгдээрээ 24-ийн цэцэрлэгээр хүмүүжсэн. Тэгээд Дүлгөөнөө бас 24-ийн цэцэрлэгт явдаг байсан. Тэгээд нэг удаа өдөө амралтаараа очичаад төвшөө нэгдүгээр ангид байлоо да. Тэгээд үхрийн тэжээл ингээд зураад тавьж өгтөө том болоод ээжигээ үхэр шиг тэжээнэ гэд үхрийн садуур төвөндөө үхрийн хоод ингээд зураа сууж ирсэн. Бараг 6-7 настайгаас аавтайгаа хамт ингээд янз бүрийн төхөөрөмжүүдийг ашиглах. Одоо тэр үед ч манайх чинь нөгөө Sony тоглоом, Sega тэр тоглоомуудыг их тоглодог. Телевизээс Перставкро кино кассетэнд хуулна. Ер нь тэр залгах салгах тэр бүх ажлыг л Дүлгөөний хийдэг байсан. Тийм техникийн их хоббитай. За би ихээс хоёулаа. Өнөөдрийн одоо баярын маань гол эзэн Сүйц залуу маань миний төрсөн ах. Дээрээ ганцхтай ахаасаа 3 насны зөрүүтэй. Яг ч манайх багаас айгуу тийм бие давцсан хүүхдээс учраас байнга ингэ зааж зөөвлөдөг. Би л яг хахаасаа нэг жоохон зөрдөг байсан болохоос агаагаас нэг зөрөөд юу тэрсэлдээ бүр тэгдэггүй учиргүй бас ингээл эвлэлцэл тоглоод байсан юм а мэдгүй. Агаа бол байнгын надад нэг тийм багш шиг юм заадаг лээсэн хүн. Ер нь бол ээж нөгөө нэг хоошоо явснаас хойш бас ээж байхгүй хахад яг бид хамт байдаг байсан. Би одоо хамгийн том их чинь. Тэгээ манад хамт байдаг байхад Дүлгөөнийг хийдэг үйлдэл нь ерөөсөө аавс маань үлдсэн нэг юм камер байдаг гэсэн. Тэгээ тэр камер манай Дүлгөөнөө л ашиглана. За байнга тэр камераар л бичлэг хийн. Хаана л нөгөөдгөө тавьсан. Манай хүүхд мөхтөж үртэл жүжиг янз янзын дүр туургаал байнга тэр камераар бичлэг хийгээл. Нэг байна уу 2 дугаар ангийн хүүхдийн баяраар манай ээж одоо ахтай эрэг баярлуулах гээд явдгийн. Тэгээ явхад бол ингээд надад ус ундаа миний бүх гэртээ байгаа энэ нөгөө нэг чихмэл тоглоом мэднэсийг аваад үүрээд явж исэн. Тэр нь болохоор ягаад тэр уул нь ээж бол 2 хүүхдээ баярлуулах гэж хаад агаа бол бас давхар нөгөө нэг ахын үүрэг гүйцэтгээр намайг баярлуулах гал. Тэгээ ингээд би парк дээр очиод тоглонгууд манай ах ерөөсөө ямар ч тоглоом дээр суухгүй. Тэгэл өөрөө ингээд бүх паркийн тоглоомууд дээр өөрөө ихэж авчирлаад би нэг тоглоомоос нөгөө тоглоомор ямар ч авчиргүй дараалалгүйгээр тэгээд тоглож исэн гоо санд. Тэгэхээр бүр яг нэг багасаа л айгүй их тийм ахын үүрэг гэдэг айгүй эртнээс мэдэрсэн юм болоо гэж боддөө шин. Яг тэр үед ч юм болохоор аав ээж одоо ажил ихтэй, социализм үед ажил ихтэй. Тэгэхээр яалчгүй би нөгөө 3 дүүгээ харах болдог. За тэнгүүд яад гэхээр за Дүлгөөнөөгийн тэрвэр чинь Дүлгөөнөө чинь жоохон тэгэл Дүлгөөнөөгийн тэрвэр нь за Мартагаа яг ингээ хажуудаа хөтөл чинь. Тэгэл энэ маань араас ингээл зүгтэл хаач явсан, хаа гадаа гарна, хаа л би дандаа яа тэгэхээр би нөгөө тоглох ямар ч ирэх байхгүй. Үеийн найзууд маань ингээл тоглож идэг. Би дандаа ингээ ганцаараа нөгөө 3 дүүгээд банк чирээ явна. Би тэрэнд бол ерөөсө харамсдаггүй. Яа тэгэхээр одоо ингээд яг өнөөдөр ингээ харахад ийм том болсон, ийм сайхан яг үеийн юм шиг тий ээжтэйгээ ингээ тавуулаа бидэд ингээ байгаадаа маш аз жаргалтай байдаг. 4-р ангид байхдаа төвшөө нэг эстрадын дуучин уралдаанд төрүүлээд нэг 50 төгрөгөөр шагнуулсан байдаг л үү дээ. 50 төгрөгийн шагнал нэг медаль 2-оо барьсан. Тэгэд гардаа 1 кг алим барьсан, алимыг туулд авсан. Тэгээ нөгөө гартаа 1 кг элсэн чихэр 1 кг цагаан дудаа байсан орж ирж байсан. Тийм л их хэвдүүхэн өөртөө мөрдөө нэг яадаггүй тэв хөвгдөл байсан.
Тэгээд ингээд 10 жилд ч юм уу ер нь ингээл бага хахад хүүхдүүд ингээл ээж аав гэл ингээл яриад ингээд бичдэг. Надад ерөөсөө нэг ч удаа одоо аав гэдэг орон зайд нэг ч удаа дутагдчихсэн би байсан бол гэж боддог ч юм уу тиймэрхүү юм ерөөсөө өгүүлж явах тэр мэдрэмжийг огт төрүүлж байгаагүй манайх юу болох болохгүй бүгднгийн нэг бүрчлэн зааж чиглүүлж явдаг. Тийм л ноён нуруутай мундаг ахта. Маш их ухаантай, айгүй хөөрхөн юм бичдэг болохоор сүүлийн үед одоо би бол өөрөө одоо хөгшин гэж хэлэхгүй шүү дээ. Тэгтэл дүүгийнхаа бичсэн юмнуудыг ингээд байнга уншаад яг аав маань эрт өнгөрсөн те би дөрөв ингээд дөрүлээ ээжтэй ингээд тавуулаа тороод үлдсэн ч гэсэн одоо өнөөдөр ингээд бүгдээрээ сайхан сууцгааж байна, аз жаргалтай байна. Гэхдээ дэлгүүнийг юм бичсэн нэг юм аавдаа зориул бичсэн шүү гэсэн. Тэр бол тэрийг бичснээр хараад хичнээн би бол айгу том штэ. Тэгэхэд надаас тийм ухаан гараагүй ч юм уу те. Бид гурав яг тэрийг ингээл аавда зориулаа тийм хичнээн аавда харьцсан тийм бичиж гэж бодоогүй хаад дэлгөөнөө маань тэрийг бичээд тавьсан. Ганцхан бид тэрэнд одоо агшаагүй бах нийтлэлээ уншаад хүмүүс амар их дорн сэтгэлдлүүд үлдээсэн байсан. Манай бэр дээр анх нэг хоолны газар ресторант төвшөө бид гурав анх хоол идэж тэгж анх танилцсан харахтаа бол би их хөөрхө цайвар царайтай хөөрхө охин байна гэж харсан. Тэр ирчээрээ ч гэсэн одоо миний сэтгэлж яг анх харснараа хүний сайхан охин сайхан ээжийн дүрээр л боддог. За өнөөдрийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй дэлгөөнөө дөө. Яа боцсон. Шиг ийм сайхан инээмсэглийг өөртөө тодно шингээж сэтгэлдээ шингээж ахад минь аз жаргал гэрт нь гийгүүлж амьдраарай. Тэгээд маш их баярлалаа. Маш их аз жаргалыг хүсье. Хайртай шүү. Ээжийн инхрийн сайхан охин, эмээгийн бяцхан охин, эгч нарын хайртай дүү, миний ингээ хайртай сайхан бэр охин болон орж ирж байгаад дэлгөөнөдөө маш их хайртай, маш их аз жаргал төсөй. Ээж нь бүх болцоогоороо чиний одоо бүх амжилт, ажилд нь амжилттай гаргах бүх зүйлд нь тусалж, үргэлж дэрэгт чинь байх болно л гэж амлая. Тэгээд охиндоо хамгийн их хайртай, хамгийн их аз жаргал төсөй. Ер нь маш зөв хүмүүс л дээ. Миний охинд бол хань олон л гэж би бодож байгаа. Маш сайхан аваа явчих واخ. Ер нь хоорондоо маш их юу юм байна гэж ойлгож байгаа. Их эвтэй найртай, хамгийн гол нэг өөрснөө хүсэл зорилго нэг. Тийм мөрөөдөл хүсэл зорилго нэг учраас нэг зүгт харж чаддаг. Жаргал дундах зовлон хүртэл амттай гэж тий. Юм бүхэн амттай. Тэгээ амьдралд алдах хонох аливаа юм зөндөө байна. Тэгээ нёгийгээ уучлж, өнгөрөөж тий. Тэгээд одоо бас сайшааж, магтаж, урамшуулж миний чиний биш бидний гэдэг сэтгэлээр л тий. Сэтгэл санаагаа нэгтгэж миний хоёр хүүхэд. Тэгээд бусдын төлөө, одоо бусдын төлөө байвал одоо бидний ажил бүтэн штэ. Яг одоо хоёрхан бие бодох ш. Тийм одоо олон нийт рүүгээ чиглэсэн. Тэгээд тийм сайхан зүрх сэтгэлтэй, тийм сайхан ив нийтлэлтэй, тэг өнөр өтгөн сайхан гэр бүл болоосай гэж хүсье ёо. Ирмэлэн гай гол нь л ирвэл. Go ahead and laugh, even if it hurts. Go ahead and pour. What if we could risk